За сайн байцгаана уу. За Европын холбооны өнцөг болон бүрт бас оршин суудаг монголчуудаа за тэгээ морин хуур сонирхдаг эрхэм та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Төмөр Хоёг гэдэг. Би бол морин хуур найрал хөгжмийн хөгжимчин морин хуурчин байгаа. За тэгээд энэ удаагийн морин хуурын наадам бас Ингольштадт хотод бас маш сайхан өргөн дэлгэр болохоор ингээд зохиогдож байна. За энэ удаагийн наадамд миний хувьд морин хуур найрал хөгжмийнхаа чилүүгэн морин хуурын дөрвөлтэй хамт өөрсдийнхөө аялал хөшгийг бас хүргэхээр бүрэн хэмжээний тоглолтоо бас төлөвлөхөөр бэлдэж байна. За анхны наадамд бас миний бие 2022 онд зочин морин хуурчаар бас очиж оролцож байлаа. За тэр үед бол бас анхны наадам гэхэд маш гоё өргөн дэлгэр Францаас, Шведээс, Америкаас гэдэг маш олон орноос бас морин хуур сонирхогчд маань оролцож бас тухайн үед бас миний бие шүүгчээр сууж ажиллаж байсан. За тэгээд чилүүгэн морин хуурын дөрвөлийн хувьд бол манай дөрвөл нь бас морин хуурын чуулгын энэ чилүүгэн дөрвөлийн дөрөвт хүй гэж явж байгаа. Дөрвөн сайхан залуу ингээд яг нэг үеийн залуучууд хөгжимдөж байна. За тэгээд бид бүхний хувьд бол 2022 оноос бас хамтлагийн ажлуудаа бас ингээд эрчимтэйгээр хийж за Оросын холбооны улсын Новосибирскот, Чех улсын Хааны шилтгэн, Австрали улсын бас Сидней опера хаус ч гэдэг юм уу ийм сайхан бас гайхалтай дэлхийн бас алдартай театруудад бас их шиг бас өргөж хөгжимдөж байлаа. За тэгээд энэ удаа бол Герман улсад болж байгаа энэ уралдааны хүрээнд бас морин хуур сонирхогч та бүхэндээ маш гоё Монгол эх орны ч сайхан үнэртүүлсэн гэдэг юм уу энэ их тал нутаг адуу мал байдаг юм уу энэ их сайхан Монгол гэсэн энэ зүрх сэтгэлд оршдог тэр дурсамжуудыг чинь сэтрэхээр ийм гоё аялал гүйшгүүдийг та бүхэндээ хүргэхээр бэлдэж байгаа. За тэгээд Монголд болж байгаа ийм морин хуурын наадам уралдаанаас бас юугаараа ялгаатай байна гэхээр мэдээж бас амьдарч байгаа орчин бол шал өөр байна. Бид бүхэн бол яг ингээд их нутагтаа бас амьдарч байгаа энэ үн цэнтэй энэ сайхан зүйлээ бас тэр болгон анзаарахгүй байна тий. Тоглолтын төгсгөлд бас гоё бүх уран бүтээлчдийн Германд амьдардаг ч юм уу Европын олон улсад амьдардаг Монгол уран бүтээлчд, гадаад уран бүтээлчд, за Монголоос ирсэн зочин уран бүтээлчд нийлсэн гоё гала тоглолт болдог. За энэ тоглолтын дээр бол маш гоё тийм нэгдэлтэй ингээд яг гадаадад өв соёлоо түгээж байгаа тэр олон жил болж байгаа бас урлагтаа үнэнж байгаа тэр хүмүүс байгаа. За тийм хүмүүстэйгээ бас туршлага судлаад солилцоод ингэж гоё нийлсэн гоё тоглолтыг гэдэг. Тэр тоглолт бол маш гоё болдог. Тэр ирсэн зочид морин хуурыг мэдхгүй хүмүүс ч байгаа. Морин хуурыг зах цугаас нь ингээд бас сонирхдаг ч юм байгаа. Тэр хүмүүст бол маш тийм сонирхолтой тоглолт болдог. Манай энэ Батчулуун багшийн бас үүсгэн байгуулсан энэ хуурчийнхан гэж бас энэ морин хуурын төв байгаа. Энэ бол маш олон улсуудад бас түгэнд илэрсэн байна тий. Америкт маш их өргөнөөр ажиллаа явуулдаг ийм бас сургалт болсон. За энэ сургалт нь Германд ч гэсэн бас манай зол заяах маань ингэж маш гоё үргэлжлүүлэн авч явж байна. Тэгэхээр бас тэр Германд бас энэхүү гоё ажлыг дэмждэг бас гадаад хүмүүс байна. Руди Вагнер гэдэг бас маш том хувь нэмэр оруулдаг ах маань байгаа. Таньдаг гоё танилцсан. Тэгэхээр бол маш олон хүний хүч хөдөлмөр энэ уралдааны хойно байж энэ өв соёлыг чинь бас ингээд гадаадд байгаа хүмүүст за тэгээ гадаадд ингээд Монгол хүн мөртлөө бас төрхөөсөө ахуулаад Монголдо очиж үзээгөө тийм хүүхдүүдэд хүртэл ингэж морин хуур хөгжим тэр чинь ганцхан морин хуурыг танилцуулаагүй бас энэ чинь Монгол гэр мэрээ бариад ингээд Монгол өв соёл бүх юмнуудыг ингээд хажуугаар нь бас ингэж үзүүлдэг, сонирхуулдаг байгаа. Тэгэхээр бол ганцхан морин хуурын наадам гэхээсээ илүү энэ бол Монгол хүн байх тийм Монгол соёлыг энэ Европын улсуудад ингэж түгээж байгаа. Маш том утга агуулгатай юм наадам болсон. Монгол өв соёлыг энэ Европын олон орнуудад бас ингэж түгээхэд бас маш хувь нэмрийг хүргэж байгаа.